За тэгэхээр удахгүй миний төрсөн өдөр болно. Тэгээ би төрсөн өдрөө болохоор маш гоё мөрөөдлийнхөө төрсөн өдрийг өнгөрөх гэж байгаа. Тэгээ тэр нь болохоор юу лаараа миний мөрөөдлийн төрсөн өдрийн захиалгыг мань та надад яриад өгөх за. Би яаж тэмдэглэмээр юм гэсэн гэлээ. Мөрөөдлийн төрсөн өдөр нь битгээд Нью-Йорк явах гэж байгаа. Нью-Йорк явахдаа битгээд Times Square-ийн гоё өндөр бодолд орох ёстой. Тэгээд өглөө уусаад би жанам сэрхийсэн би ингээд орон дээр нь кофе, цай, хоолмод бүдий авчиж өгөх ёстой. Тэр нь тэгээд мөрөөдлийн үг нэ. Тэгээд дараа нь явах үлээ. Дараа нь юу илээ дараа? Том юу гэдэг юм аа? Fabric. Материалын дэлгүүр гэдэг. Тинчээ ороод тэгээд ороод алга болно гинэ тэгээд. Тэгээд гарч ирээд яана гэлээ. Тэгээд хоолнд орно. Гү штэ хараа бодлоо. Хараа та ямар сони юм бэ? Миний төрсөн өдөр ингэж болохгүй штэ. Юу яана? Гарч ирээд тэгээ би Central Park руу ингээ гүтэлцөөд алхах нь. Тэгээд гоё юу яана? Central Park-д оройны юм пикник маягийн динер идэн гоё ингээд газар ингээд гоё юмаа дэвсээд. Нью-Йоркийн юм нөгөө гудамжнаас гоё хоол авч идэн. Зүг. Төрсөн өдрийн план маань болохоор нэг иймэрхүү төлөвлөгөө. Төлөвлөгөөний дагуу гоё байна гэж найдаж байна. Тэгээ яг одоо бид хоёр болохоор юу буудлаа захиалах гэж байна. Миний хүү та хоёр хоолоо идчих. Манай хүн хүүгээ хооллоод ийшээ хамаг анхаарлаа. Тэгээ ямар ч гэсэн энэ хоёр Ууяа. Тийштэй миний хүчин бас ээжийн төрсөн өдргээд сэтгэл нь хөдлөө явж шít. Тэгээ манай том хүүгийн бас төрсөн өдөр нь миний төрсөн өдөртэй хамт болдсон шít. Тэгсэн чинь нөгөө харамсалтай нь яг энэ жил ажлын өдөр таарж байгаа учраас тэгээ бид нарын Нью-Йорк руу явах төлөвлөгөө нь ажлын өдөр буюу хичээлийнх нь өдөр нь таарж байгаа болохоор тэгээд хамт явах боломжгүй байгаа. Уг нь амралтын өдөр байсан бол бас хамт явсан бол гоё явах байсаа. Тэгээд одоо би энэ удаа гоё мөрөөдлийнхөө төрсөн өдрийг бэлгэлжнэ. За энэ болохоор яг маань бидний ингээд нөө сонирхож байгаа буудлын өрөөнүүд нь амар юм гоё юм өрөөнүүд байгаа. Одоо ингээд харах юм бол амар сонирхолтой. Альва газруудаар аялахад хамгийн гол нь унтах хэсэгчл тухтай байвал тэрнээс ч бусд нэг чухал байдгүй юм тий. Хитрхи юм нөгөө гоё юмнууд авчдаг. Тэгээ яг үндэд нөгөө бид нар шиг баг хоногоор очиж байгаа хүмүүс ашиглагддаггүй тий. Ерөөсөө тэгээ би болохоор ихэндээ энэ өрөөнд амар дурлж ирсэн аа. За тэгэж бүхэл бүтэн 200 долларын ялгаа гэдэг чинь бас амар шүү дээ. Тэгээд би болохоор энэ өрөөг авахыг хүссэн байгаа. Надад чинь view нь мохо барилгын юу болсон юм шүү. Дундуур нь. Ерөнхийдөө болохоор view нь болохоор ингэж гарч илээ. Тэгээ нөө амар гоё viewтэй юунууд ч бүр 1700 доллар гэж байлаа. За энэ өрөө бол ийм байна. Зураг нь энд байна. Энэ хамгийн гол нь кофений машинтай хараа дотроо. Энэ кофений машин миний хувьд хамгийн чухал байгаа. За тэгээд энэ чимдай хэсэг мэсгтэй. За энэ их гоё харагдаж байгаа. За тэгээ энэ байны өрөөнд нь бүх юм нь хангагдсан байлээ. За Instagram хуудас нь болохоор энэ юм. Ийм. Би Монголоос гоё илгээмж авсан. За тэгээ илгээмжээ одоо задлж үзэх чинь гоё юу яасан бэхгүй. Би сая нөгөө өөрийнхөө нэрийн дэвтрийг гаргасан гэдгийгсэн штэ. Гаргаж байгаа гэд нэг юм хальт пост стори нэг оруулсан харсан хүмүүс нь харсан бах. Тэгээд тэрний маань дээж нь надад ирсэн байгаа Монголоос. Гоё өөрийн маань нэрийн Lafem Fashion Planner маань ирсэн. Төрсөн өдрийн маань яг өмнө ухтаа төрсөн өдрийн бэлэг шиг ирсэн байгаа. Тэгээд зя одоо бүр гоё. Гэхдээ би нэг идэхтэй юу яа. Амар гоё ширээмэрэн дээр амар гоё ингэж нүүр мүрээ будаж сууж агаад би харуулмаар ах юм. Би ерөөсөө анхныхаа ревювийг яг ингээ анх харж байгаа мөчөө бичиж авмаар санагдаад байна. Тэгээд яг өөрийнхөө харж байгаа мөчийг бичээд авчи. Тэгээд дараа нь би нөгөө нэг юун дээр очихдаа Нью-Йоркд очихдаа та нарт гоё яг гоё тайлбарлаж харуулнаа за. Яна. Харж чадахгүй юм би зөвтрий. Байхад амар гоё нэрээд гэлээ. За 1 2 3 Ой чи гэж орлоо тухтай яа дээж нас гэж орлоо. Ямар гоё pretty юм бэ. Яна би айгу царай муутай баярлалтай нараа яг хөө. Миний царай амар муутай болоод. Амар гоё юм бэ. Ямар гоё хийвэлсэн юм бэ бүр ямар гоё хавцсан.
Чихнээсээ болоод ш тараа. Ninja нэг мөрөд нь бий. Энэ миний хамгийн том мөрөдлүүдийн нэг ш. John, this is so perfect. Амар гоё. Амар гоё болсон юм. За тэгэхээр яг энэ влогийг үзэж байгаа хүмүүс дундаасаа би 10 азтай ээжэд өөрийнхөө гоё энэ гаргасан дэвтрээсээ бэлгэнд өгнө. Тэгээ та болцлоо угаасаа мэдж байгаа доор маань миний энэ влогны доор ерөөсөө сэтгэл бичээл хэлдэг өөр илүүд дуу шеэр инээтрээ хийх шаардлага байхгүй. Тэгээ би яг одоо энэ дэвтрийнхээ анхны одоо өөрийнхөө ингэж хүлээж авсан сэтгэлийг одоо бүр бичиж авахыг амар их хүсээд цай биччихлээ. Тэрнээс биш яг гоё Нью-Йоркд очиж байгаад би дэвтрээ маш гоёор тайлбарлаад ямар учиртай юу хийгээд байгаа дэвтэр гэдгийг гоё ойлгуулж хэлээ. Баацсан уу? He's cooking. Ой, хажуугаар нэс ажил хийж. Тэгээд таад болохоор яг энэ дараачийн миний Нью-Йоркд очсон байх үеийн хэсгээс энэ дэвтэрний бүрэн мэдээллийг гоё хүлээж авах болоо. Яа, би тэгтээ бүр нөгөө хитрхийх баярлж хэлэх үг олдохгүй бүр амар сонин паникт ороод байна гэсэн амар олон юм яриад итгэвтэй. Яа, би бүр энэ миний амьдралтаа авсан хамгийн гоё төрсөн өдрийн бэлгүүдийн маань нэг нь хаа. Тэгээд энэ гоё дэвтрийг маань ийм гоё амжилттайгаар гаргаж өгсөн хариуцаж ажилласан Дагнада VAD бүтээлч урлангийнхаа хамт олон маш их баярлалаа. Тэгээд маш гоё ажилласан байна бүр. За төрсөн өдрийн бэлэг авалтад баярлалаад явж байгаа хүн. Намайг би сая уйлж муулаад ууралж муурлаа бөө юм болоо явжсэн чинь намайг нуртаах хуураад дэлгүүр тавьчраад намайг дэлгүүрээс юу гэсэн бүх юм аав гинэ. Би та бүрс шопинг хий. Хайзгаа. Аалма хатан гээд ингээд лурдаад явсан уу? Иймэт чингээд явт юм. Яна би бүр намайг хүсэм аав гэсэн чи би бүр энүүгээр бүх юм руу өсчээд алж өгч. Өөр гутлын тасаг руу сайн нэг гоё цүнх сонгож авсан. Одоо гоё би гутлын тасагаас гоё гутал авд юм уу? Ямар гоё чамин гутал үү. За өчигдөр бит хоёр бүр шопинг хийгээд оройн видео үргэлжлүүлж хийж чадахгүй шууд нэг айл руу зочноор явсан. Тэгээд нөгөө газар нь хаах гад битүүрийн явах цагч болохгүй. Тэгээд бүр гоё шопинг хийж байгаа яг нөгөө процессыг харуулж чадаагүй. Одоо битүүр юм хумаа бэлтчихэд 11 цагаас өмнө Нью-Йорк руугаа замдаа гарах хэвээр. Өчигдөр би гоё юунаас дэлгүүрээсээ нэг хит юм авсан. Тэгээд нөгөө бүх юм гэсэн бүх юм авч чадаагүй болохоор юу яасан. Өнөөдөртөө энэ DC-гээ болоод Нью-Йоркд очихороо гоё үргэлжлүүлж бас юмнууд аваарай гэсэн байгаа. За тэгээ миний эхний авсан юм болохоор ийм гоё гутал авсан. Дахь авсан юм нь болохоор за эхний гутал. Одоо энийг би угаасаа нөгөө Нью-Йоркд очихороо гоё юм. Хоёр дахь авсан юм нь болохоор ийм хөөрхөн бас удахгүй гоё инстаграмын хөөрхөн зургнууд дээрээс олж харнаа. Би нөгөө миний нөгөө харшил хөдлөөд уруулаа матаад ярахад амар хэцүү л юм. Гэхдээ яа энэ нас амар татаа суугаад идэгтэй. Энэ нөгөө нэг юу би инстаграм хуудас амар хөгжүүлмээр байгаа байхгүй юу? Гоё юм фейсбુક пэйжнээсээ шал ондоогоор хөтлж явах сонирхолтой байгаа. Тэгэл би бүр яг аландаа гэж бодож исэн чи жирэмсэн болоод одоо инстаграмаа хөгжүүлээл аландаа гэжсэн чинь төрөөл таргалал тэгээд одоо тэгээд хааштай алтарсан заяа гоё бондоор чамаагүй бүдүүн юм бүрэнки чамаагүй зургнуудаа гоё инстаграмда хамаагүй хий гэж бодсон. Угаасаа инстаграмаа нэг гоё хөтөлтөн штэ нэг амар гоё тэгэж хөтөлмөр байгаад гэхдээ ерөөсөө уучраа олохгүй бараг хэдэн жил явцсан. Тэгээд энэ жил гайгүй тийм бичиг болох гэж үзнэ. За тэгээд дараачийн юм нь болохоор энэ миний авсан цүнх. Ийм цүнх авсан. Энэ өөрхөн юутай чаажтай, ньютай тэгээд энэ ингээд нэхэр гоё зүгээр энгийн мотосгон тийм юмнууд авч. Энийг бас өнөөдөр Нью-Йорк руу авч явж гоё зураг мөргөн дээр палаж авсан. Энэ хөөрхөө
худалдаа ирсэн. Нэг ийм газар. Вивэн тийм бишрмээр биш ч гэсэн. Ерөнхийдөө бол look ийм вивтэй. Замд бид нар баг төгжрлээс болоод 5-6 цаг явж ирлээ те. Тэгээд 12 төхүүлж гэрээсээ гараад 6 гэж яхад ирсэн. Тэгээд одоо бид нар шөнийн Нью-Йоркийг үзээд явж гин. Дуламжлал болгоо бид нэр очисон газар болгоноос нэг юм цасан шигтэй бөмбөлөг авдаг байхгүй. Тэгээ одоо газ нэг трийг хамгийн ихэнд аваад хадгалаад тавьчаа. Тэгээ Times Square явж шөнийхний үг нь үзнэ. Birthday, Mama. Happy birthday, Mommy. Happy birthday, dear Mommy. Happy birthday, Mommy. Одоо Нью-Йоркт өглөөний 9:30 болж байна. Би 3 бодол дээр байна. See? Яамны breakfast бэлдсэн байгаа наа. Яамны breakfast бэлдсэн байгаа. Одоо ээж нь орон дээр юм идэн. Shit. Breakfast юм бэлдээд ингээд. New York. Open eye, feel the waves cut through me, hypnotized. Birthday girl. Today is my birthday. Би бол гүнж. Одоо дөрмийн даваа бид нар миний мөрөөдлийн материалын дэлгүүрт явна. Central Park-д гоё пикник хиймэн гэсэн чинь яг үнийг хэлэхэд юу байна? Гадаа гоё нартай биш байна. Бороотой өдөр таарч явах шиг байна. Би бүр нар гарч болов гээл гоё юу яагаад гордоолсон гэсэн үнэхээр гарсан. Ер нь гэхдээ юу яаж байна? Яг нөгөө Нью-Йоркт ингээ ирэхээр нэг хэцүү юм. Видео хийгээд ингээ явах ерөөсө боломж гарахгүй энэ нэг юм олон хүмүүс дунд айгүй юм шахацлаан дунд нэг тийм тэмцэл дунд л яваад байна. Тэгээ би нүүр аммаа ерөөсө будсангүй. Уг нь би төсөөлөхдөө нүрээ будаад палаж өмсвөл амар гоё болоо явна гэж бодсон чинь өнөөдрийн цаг агаар тийм биш байна. Бороотой жоохон чихүн наргүй. Тэгэд яг миний нөгөө төсөөлж исэн төсөөлөл байх болчлаа. Тэгэл юу ячаас зүгээр л ингийн байгаагаараа сайхан this is my birthday гэж явжий гэж бодож байна. Уг нь юм хоёулахна энэ манай жижигхэн шаврын алт байх баривжсэн бол амар романтик байхаар юм. Даанч тэгээ жоохон юу вэ? Таны үсгтээ амар гоё харагдчих таараа яг энэ солонгос цайх биш. Корей таунд явж байгаа юм. Корей вохгүй. Тэгээд Корей хотыг жоохон. Корей хотод яасан? Уярай. Би ч гэсэн одоо Корей залуучуудыг сонссон. Хажуудах Кореогоод уяраагаа явчих. Энэ ямар гоё ингэж. Йой. За энэ миний диваажин шүү дээ. Би урд нь энэ 4 билүү 5 жилийн өмнө нэг иржсэн. Гэхдээ амар яаруу ороод гарч исэн баггүй. Одоо гэсэн чинь маш гоё тухтай орж явах нь өдөржин хэсэх боломжтой. Энэ гоё юм байж. Тийм биш наа чи ямар cool ээ. Love it too. By the sounds I'm breathing in. Hold tight, chemicals collide. Hold tight, dripping lights paint the skies, all because of you.
энэ дэлгүүр болохоор ер нь бол энэ Америкийн амар алдартай материалын дэлгүүр юм 4 давхар бүр том бүх төрлийн юм байдаг дотор нь. Тэгээд яг энэ дэлгүүр рүү ирэх юм бол ерөөсөө нэг хэдхэн цагийн дотор орж гарна гэдэг боломжгүй амар ингээ бүтэн өдрөө зарцуулах хэрэгтэй. Гэхдээ би азар яг өөрийнхөө хүссэн яг авандаа гэж бодож исэн материалуудаа авчлаа. Тэгээд одоо болохоор бид тэр нөгөө ийшээ Нью-Йоркд ирэхээр нэг байрны тийш очиж үднийг юм гурвалжин байр байдаг ш кинон дээр гардаг. Тийш би бас зогж байна. Үснээр шууд харсан. Үсээ ангижруулж мангижруулаа. Хэндэштэй орог хэдгүй удаа. Гой бол юм ээ. Амар гоё болт ш. За тэгээд тийш нэгэ явж үзье. За энэ Хаврыг дэлгүүрээс хагцсан. Ашгүй нэг цаг 2 цагийн шопинг хийчихсэн. Hello. Hello birthday girl. Бид хоёр нөгөө газараа ирсэн. Тэгсэн чинь энэ барилга засвартай байна. Энэ нөгөө кинон дээр амар хүмүүс айгуу харж ирсэн л ах те. Гэхдээ бид хоёр жоохон азгүй яваад байна өнөөдөр. Энэ Нью-Йоркд ирэх болгондоо хоёулаа нэг юм жоохон азгүй явдаг те. Юу яасан? Нөгөө дээр үед би нэг пост оруулж шít бид хоёр өвөл ирээд яаж бүр нэг Маша Медведев болж исэн талаараа. Энэ удаа болохоор энэ газар нэгдүгээр засвартай байх юм. Тэгээ бид хоёр бас дээрээс нь одоо нөгөө Нью-Йоркийн өндрөөсөө 4-т ордог барилга дээр гарч ингэж дээрээс нь бүх юуг нь 5 цагаас үзэх байхгүй юу? Гэсэн чи хардаа энэ дээр битүү манан энэ барилгуудын оройнууд харагдахгүй байгааз. Тэнгүүд бит хоёр манан дунд жоохон манарч явж байгаад ирж магадгүй юм шиг байна те тэр барилга дотор. Paint the skies, only you can make me move. You can make me move. Энэчнээс юм стрит фуд авч идэх надад айгу гоё санагдаад идэв. Йоо, одоо таны гоё харагдчих юм гэсэн түрүүнээс хойш бүрний. Сонирм Чиштэй башруулаад. Хой байна гэх. Гэ надтай гоё л таа. Тэр гоё юм юу гудамжнаас юм юу авчтаа. Can make me move. You can make me move. Can make me. Нью-Йоркийн вивиг нь бүр ингээд нөгөө ерөнхий юуг нь харах гад зураглалаа. Тэгээ ирсэн чи бит хоёрын тэр үзэх энэ том өндөр барилга маань тэр чигтээ мананд авччихжээ. Юуг нэ хараа? Юу ч гэлээв. Өмнө хэлээч. Зайлж. Гоё юм байна. Бодлоо. Яа төрсөн өдөр нь дуусах төгчөж байшгүй дээ гинэ. Өнөөдөр төрсөн өдөр маань бол гоё болж байна. Би бүр хүссэн бүх юмаа хийж байна. Тэгээд бас дэндүү их юм хүсээд яваад ах шиг байна. Тэгээд энэ нэг хүн бүр амар юу яаж байгаа юм шиг байна. Амьдрал үзээд ах шиг байна. Угаасаа би нурт байхад хэлсэн байхгүй намайг жилд 4 өдрөөр л бүр гатан хаа шиг өргөмжлөх ёстой. Би 365 хоногийн 4 өдөр нь би гоё амар гоё спешиал баймаар байна. Тэр нэг нь миний төрсөн өдөр, нэг нь ээжүүдийн баяр, нэг нь Валентины баяр, нэг нь Мартин 8. Энэ 4 өдрөөр л намайг зүгээр бүр гар дээр өргөд гүйж явах хэрэгтэй байхгүй яараа. Орон үзэн гэхдээ иргэн тойрон нөгөө юу үзэгдэх орчин юу ч харагдахгүй байгаа гинэ мантай. Шууд үзэх юм тий. Хараа. Танич дүрч юм. Шууд дүрч онгоцоор нисгээд яадаг шиг. Энэ цааш бүр юм скотч наац юм шиг мантай болчих. Өөрийнхөө бүр юм хөлт юм уу тоглолцд юм байна. Ингэж хахад ямар юм хүн бэ яг юу яах гээд байгаа юм шиг. Доош цөмрөөд унах гээд байгаа юм шиг. So alive, make it last forever. Stop in time, yeah, I'm surrendering. Hold tight, chemicals collide. Hold tight,
болохоор яг одоо бидний байгаа барилга юм байна. Ийм уг нь өндөр. Бидний дээд хурд нь байгаа. Уг нь эндээс ингээд бүх Нью-Йорк харагдах хэрэгтэй байдаг. Байгаа байдлын this. Уг нь ингээд цонхоор бүр Нью-Йоркийн бүтэн вью харагдах хэрэгтэй. Гэсэн чи ямар азгүй юм бэ? Юу ч харагдахгүй байна. All because of you. Dripping light. За тэгэхээр миний төрсөн өдөр их гоё үргэлжилж байна. Би нөгөө нэг өчигдөр яг төрсөн өдрөөрөө өмсөж хувцлах хэвчээсээ хувцлуудаа өмсөж чадаагүй. Өнөөдөр гадаа файнали нар гараад тэгээд бүр явахаас өмнө одоо бид нөгөө Central Park руу очиод миний яриад байсан гоё пикникийг хийн. Тэгээд тэрнээсээ өмнө болохоор би нөгөө гэртээ байхдаа задлсан дэвтэрнийхаа гоё тааидад очрыг тайлбарлах гэж байна. Тэгэхээр энэ миний одоо нөгөө нэг гаргасан La Femme Fashion Planner гэж байгаа. Гоё дизайны надтай нөгөө VAD урлагийнхаа хамтарч, бүтээлч урлагийнхаа одоо хамтарч хийсэн байгаа. Одоо тэмдгийн дизайнерууд энэний дизайн дээр нь ажиллаж өгсөн гэсэн. Энэ дэвтрийг болохоор би мэдээж хийх болсон түүхийн эхлээд анх ярих нь зөв бах гэж бодож байна. Ягаад тэгэхээр би хамгийн анх нөгөө нэг хувцас урлалд сонирхолтой болж эхэлж байхдаа хувцас урлал яаж одоо дизайн гаргах уу, яаж хувцас явах уу, эсвэр хэрхэн гаргах уу гэд ингээд бүх зүйлийг сонирхож эхэлж байх үедээ миний хийж чаддгүй байсан юм нь юу гэхээр эмэгтэй хүний нөгөө биеийн дүрс идэв штэ тий. Гоё нөгөө хувцас загвараа зурах гэхээр миний ерөөсөө ингээд нөгөө нэг л гарын эвдүү болтгойс ахгүй би зурж өгөн чаддаг. Гэхдээ яг ингээд зурх болгонд ондоо биеийн галбар үүсчээд байдаг. Зурх болгонд нэг өөр юм яг өөрийн гэсэн юм нэг фигүртэй болж чадахгүйсэн. Тэгээд ер нь бол ингээд нөгөө нэг дизайнерууд одоо мэрэгжлийн дизайнерууд ихэнхдээ яг ингээд бэлэн скетчээ бэлдэж гаргачаад тэрэн дээрээ шууд зураад явдаг талаар би ингээд олж мэдчихсэн баггүй юу. За тэгээд тэрэн дээрээ үндэслээд би энэ дэвтрийг анх гаргаж ирсэн. За тэгээд энэ нь болохоор fashion planner гэдэг нь одоо би жишээ нь энэ палажийг хий гэж бодъё л да. Тэгэхээр энэ палажийг хэрхэн бүтсэн түүхийн буюу хэрхэн бүтээх талаар төлөвлөгөөгөө энэ дээр гаргаж өгнө гэсэн үг. За тэгээд дэвтрийн хамгийн ихний хуудсыг эргүүлэхээр энэ байна. Би өөрийнхөө амар дуртай юм ишлэлүүдээс ингэж өгсөн байгаа. Тэгээд би орчуулгыг хэлэх юм бол өөртөө итгээд ажлаа одоо юу гэдгийг манлцуулахтаа одоо бэлтгэлтэй гэсэн утгатай. Ер нь бол тий. Тэгээд одоо нэг хар үгээр орчуулах юм бол гэсэн үг шүү дээ. За нэг хэрвээ анзаарч байгаа бол ингээ эхлэн шууд англиар эхэлж байгааз. Тэгээ англиар эхлүүлэх болсон шалтгаан нь юу байсан гэхээр интернетээс хахаар манай монгол хэлэн дээр үнэхээр загварын талаарх мэдээллүүд маш ховор байдаг байхгүй юу? Үед ингээ англиар хайх гэхээр би үгнүүдийн ерөөсөө мэддэггүй, загварын хэллэгүүдийг ойлгодоггүй. Гол чухал зорьсон зорилго нь болохоор ирээдүйд хин нэгэн загвар дизайн сонирхолтой байгаа эмэгтэй хүн энэ дэвтэрнээс маш олон загварын тийм англи хэлний шинэ үгийн сантай болж аваасаа гэсэн утгаараа энэ дээр дандаа англиар энэ дэвтрийг гаргасан байгаа. Хоёрдугаар гэх юм бол энэ хуудас байна. За энэ хуудсанд болохоор эмэгтэй хүний биенээс авдаг хэмжээнүүд болон яг энэ нэг хүснэгтэн дотор байгаа хэмжээсүүд нь өөрөө яг үндсэн S, M, L, XL гэх мэтчлэн бүх ингээд нөгөө нэг хүний эмэгтэй хүний биеийн хэмжээнүүдийг зааж өгсөн байгаа. Та хэрвээ хин нэгэнд хувцас хийх гэж байгаа бол заавал тэр хүнийхээ биений хэмжээг авалгүйгээр энд байгаа бэлэн биеийн хэмжээсүүдийг ашиглаад шууд эсвүрээ гаргах боломжтой болж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ энэ миний хамгийн дуртай хэсэг ер нь бол энэ болохоор ингээд таны харж байгаачлан fashion guide буюу одоо загварыг хөтөж гэсэн утгатай. За тэгээ fashion guide дээр нь болохоор энд жишээлбэл ийм бүх төрлийн даашинзны загварууд агаад энэ за тэгээ юбгний загварууд эдийн загвар жишээлбэл хэрхэн бичигдгийг би бичсэн байгаа хгүй энэ загвар яг ийм бэлхүүстэй танаастай тий. За тэнгууд энэ sheet гэж хэлэг. За тэнгууд энэ sheet гэдэг нэршлиг та зүгээр ингээ Google-ээр хайгаал бичгээр яг иймэрхүү төрлийн бүх загварууд танд харагдана гэсэн үг ер нь бол. За тэгэл ямар ч интернетийн платформ дээр энэ үгийг бичгээд яг энэ төрлийн бүх даашинзнууд танд харагдаж ин гэх мэтчлэн одоо нөгөө нэг би бас тэгдэг ус аахгүй ингээ заримдаа ингээл гоё санаа авмаар байдаг загварыг тэг ингээд яаж хаахаа мэддэггүй хүссэн одоо нэг ямар нэгэн загвараа хийхин тулд санаа авахын тулд надад энэ fashion guide туслана гэсэн үг байна. За арт талд нь бол үргэлжлээд ийм юу вэ? Дээгүр хувцас буюу гадуур хувцас, пальто, цамц гэх мэтчлэн зүйлсүүд байна тийм ээ. Чи хувцас болохоор одоо энэ хувцасаа эргүүллээ. Ийшээ ингээ гаргалаа. New project гэдэг гоё шинэ project эхлэх нэ. За тэгээ шинэ project эхлээд дараа чи одоо энэ эхний хувцасаа эргүүллээ.
Заалтал нь ингээд загвараа гаргана гэсэн үг байна. За би энд зүгээр туршилт хийгээд нэг хачин юм зорцсон байгаа шүү заяа. Маш бүдэгхэн юм нөгөө биений юм дүрс байгаа байхгүй юу? Тэгээд тэрэн дээр ингээд өөртөө шууд ингээд палажа зурж эхэлнэ гэсэн үг байна. Тэгээ энэ илүү гоё ойлгомжтой харагдаж байгаа гэж бодож байна. Скетч гэж байгааз тий. За тэгээд энэ талд нь уртлын биений хэмж байгаа, энэ талд артлих байгаа. За тэгээд энэ дэвтэрний бас нэг миний ингээд нөгөө нэг анзаарч байгаа бол би юм босоо нугламтай нумтай гаргацсан маад нуруу гэдэг үлүүдээ тэгээ гаргацсан. Тэгээд тэгэж босоо нуруу янаад эндээс нэг хүн гарч ирж шиг гэнэ. Босоо нуруутай гаргасан шалтгаан нь болохоор ерөнхийдөө ингэж эргүүлээд эннийгаа ингэж барьж агаад хаан ч ямар ч байрлал дээр ингээд зурхад тохиромжтой, ер нь бол ингээ харж агаад зурхад тохиромжтой гэдэг утгаар нь маш гоё юм хатуу хавцтайгаар хийсэн. Бүр юм одоо хав хатуу хавцтайгаар зурх зориулт үүсгэж хийсэн байгаа шүү. Энэ дээр биенээс авах хэмжээгээ зурж өглөө. За одоо би жишээлбэл нөхөртөө хувцс хийх гэж ингэж бодъё л да. Тэгвэл нөхрийнхөө биений хэмжээг нь энчээ бичих нь байна. Body measurement-тэй бичнэ. За тэгээд энэ хийх гэж байгаа хувцсныхаа би нийт зарлагыг бичнэ гэсэн үг. За тэгээд энэ ч бол одоо хэдэн метр материал хэдэн төгрөгөөр авсан гэдэг тэмдэглэгээ ингийн давхар тэгээ энэ ч бас нэмэлт мэдээлэл хийхээр яасан байгаа. Энэ хэсэг амар хөөрхөн байгаа. Fabric swatches гэж байгаа. Энэ нь болохоор материалынхаа гоё юунуудыг хийн. Өөдснүүдийг наа одоо хэрглэж байгаа материал нь шүү дээ. Тэр материалаа жишээ нь жижигхэн хэсгийг хайчилж аваад энэ чэнэ наагаад дараа нь өөрт чинь энийгээ эргэж харахад энэ материалаа ашигласан тэр одоо юугаа хийхэд чинь хэрэгтэй гэсэн үг байна. За тэгээд color story гэж байгаа. Тэгээ энэ color story гэдэг дээр болохоор яах вэ гингүүд одоо жишээ нь би нэг юм ягаан палаж хийлээ гэж бодъё л да. Энэ өмссөн байгаа ягаан палажаа хийлээ гэж бодоход энэ ягаан палажны өнгөний санаа нь хаанаас гарсан, энэ яг ямар зүйлсээс бий болсон гэдэг ч юм уу. Усныхаа хийх тэр өнгөний түүхээ бичнэ гэсэн үг. Яагаад энэ өнгөнүүд яг ямар одоо ингээд нөгөө нэг өнгөнөөс бүрдэж байгаа палажин гэдэг ч юм уу те. Хаачин хуудсыг эргүүлэхээр болохоор inspiration гэж байна. За inspiration гэдэг нь болохоор би хийх гэж байгаа хувцсныхаа санааг хаанаас авсан гэдгээ ер нь бол бичнэ гэсэн үг. Тийм. Тэгээд одоо энэ ч өөрөө бүх тэмдэглэгээ хийн гэсэн үг байна шүү дээ. Би тэгээд энэ ч бас хэрхэн дизайнерууд inspiration хэсгийг хөтэлдэг талаар зураг оруулъя. Хамгийн сүүлийн хуудсан дээр нь болохоор final look буюу хийсэн хувцас дууссан бүрэн зургийг энд нааж хадгалж авч үлдэн гэсэн үг. Төсгөлд нь designing by буюу хиний гараар бүтсэн гэдгийг гарын үсгээ зураад үрд мөхөд өөртөө хадгалж авах нэ. За энэ бол миний ингээ fashion planner байгаа. За тэгээ би энэ fashion planner-а бас дараа нь яаж хэрхэн хөтэлж байгаагаа та хийдэд харуулна бүр илүү ойлгомжтой байх үднээс. Тэгээ за энэ fashion planner маань худалдаалагдж байгаа газруудын нь хаягийг би энэчээ маш гоёор дэлгэрэнгүй оруулж байна. Тэнгүүтээ одоо би яг энэ дэвтрээ хамгийн ихнийх нь энэ дэвтрийнхаа захиурыг хаглаад яг энэ нөгөө юунаас mood fabric гэдэг нь штэ. Тэрнээс худалдаж авсан гоё материалуудаараа хувцас хий гэж бодсон. Тэгээ би өчигдөр нөгөө mood fabric орохдоо ийм гоё материалууд худалдаж авсан. За харуулъя. Тэгээ би одоо нөгөө ийм материалуудыг ашиглаад бас нэг шинэ project дээр ажиллах гэж байгаа байхгүй. За тэгээ тэр project маань болохоор энэ амар гоё ийм материал авсан. Энэ гэхдээ биеийн тамирын хувцсны материал ийм материал. За тэгээ дахиад ийм материал авсан. Ийм гоё. Энэ бас биеийн тамирын хувцсны материал. Би ойрдоо нөгөө жоохон жин нэмсэн байгаа болохоор надаа биеийн тамирын хувцснууд л айгу гоё яагаад байгаа байхгүй. За ийм гоё. Энэ хоёр материалаараа удахгүй бас нэг маш гоё лафен fashion pattern гаргах гэж байгаа. Тэгээд онлайн хувилбараар болон бичгийн хэлбэрээр бас одоо цаасаа хэлбэрээр гаргана. Тэгээд тэрийг би хэрхэн ашиглах одоо бэлэн эсгүүр зарж худалдаална гэсэн үг. Тэгээд тэрийг маань хэрхэн зөв ашиглах боломжтой талаар энэ хувцснууд дээр би харуулах байгаа шүү. Тэгээд бас дээрээс нөгөө юунаасаа тэр талаар би дараа нь гоё дэлгэрэнгүй ярий заяа. Хийж байгаа гэртээ суух зураг хийж байгаа зөндөө юм байна уу. За тэгээд энэ болохоор ийм гоё юу авсан. Одоо энийг хийж байгаа хувцсныхаа цээжин дээр хийж болно, нуруунд дээр хийж болно те өөрөө гоё учрын чинь болоод гоё байрлуулж болно. Тэгээ би энийг маш гоёор одоо нэг хувцсан дээрээ бас хийн. За энэ болохоор нуртуу ахын хувцсан дээр хийхээр авсан материал байна. За эднэр бол ийм юм авсан байгаа. За тэгээд энэ болохоор хүүдээ авсан. Манай хүү айгу том хүү скит амар тоглох дуртай байхгүй скейтинг хийх айгуу дуртай. Тэгээд тэрэнд нь зориулаад just for fun авсан байгаа. За тэгээд бас энд нэг юм хоёр хөөрхөн юм авсан. Саяны энэ авсан материалууд байх хэвээр да. Ийм гоё алтлаг. Энийг болохоор энэ материалынхаа гоё ингэр заман дээр нь айгуу гоё ханцуу манцуун дээр нь хийж өгнө гэж авсан.
Гой зөгцөж байгаа. За тэгээд энийг болохоор ийм болохоор ийм хар юм юу авсан. Энийг бас нэг саяны тэр доотлынхны хаацсан материал шүү дээ. Тэрний яг ийм ингирийн голоор ингэж энэ нь гэрэлтдэг байхгүй юу? Ингэж гүйлгэж өгнө гэж авсан байгаа. Гоё ялалсан юм сувд. За нэг иймэрхүү гоё юу хийсэн. Өчигдөр гэхдээ юунаас Mood Fabric-аас яг ийм л юу хийсэн. Тэгээд эднэрийг авахд л ерөөсөө $250 болсон гэж боддог амар. Тэгээд нөгөө Нью-Йорк угаасаа айгүй үнэтэй хот. Юмнууд нь амар үнэтэй, even материал. Би одоо жишээ нь DC-гийнхаа материалуудыг амар үнэтэй л гэдэг байсан чинь манай DC-д материалууд бас хямдхан байд юм байна. Нью-Йоркт ирээд тэрийг мэдэрлээ. $250-аар манай DC-д бас л хөөрхөн ямар ч үсэн хоёрхан биш ер нь бол ингээ 10-аад материал бол авна шүү. Тэгээд ийм байна. За тэгээд хэрвээ та миний дэвтэрний гоё аздсан болохыг хүсэж байгаа юм бол доор сэтгэл үлдээхээр бит юм аштаарай. Тэгээд та хэдэд гоё одоо загвар сонирхдаг, ойдл сонирхдаг хүмүүс дэвтэр маань маш их таалагдана гэж бодож байна. Тэгээд энэ дэвтрийг миний хийх болсон хамгийн том одоо нөгөө төлөвлөж авсан шалтгаануудын бас нэг нь амжилтын стратеги сургалт байсан мөрөн багш. Тэгээд удахгүй мөрөн багш болон мөрөн ментор болон бит хоёр нийлээд намайг яриулахгүй нэ манай. Миний хөө ээж нь айгу гоё юм тайлбарлаад амар итгэвтэй сууж байгаа штэ. Амир. Жан юм гоё шар мар өнгөтэй юм бариулаад тоглоод яг уу. За наадхаа гяс яахгүй битгойч гэсэн мэдчихлээ одоо. Би арай итгэвтэй сууж байхад. За тэгээд энэ болохоор юу удахгүй бас мөрөн ментор бит хоёр нийлээд сургалтаа гоё маш гоё багцсан юм гоё хямдралтай сургалт зарлана. Тэгээд та хэд маань тэрэнд бас гоё амжиж бүртгүүлээр бүр цөм хямдрал зарлах байгаа сургалт. Би одоо энийг болохгүй бол энэ артал бүр намайг бүр үнэхээр ингэж чинь. Хүүхэд бүр уйлж гарах хамаг тарих толгой ингэж чинь тий. За тэгээд дараа одоо юу руу Central Park руу очиж гоё зугаалаа. Бид нар буудлаа хүлээл гэж өгж байна одоо. Тэгээд машинд орчиж бүх юмнуудаа тавьчаад машины оройн 10 цаг хүртэл паркинг дээр тавьсан байгаа. Ой, миний ар бүр нэг хөөрхөн артаа. Хатгаар одоо нөгөө юунд ороод ирсэн байна. Мадам Тсэ. Манай DC-д байдаг Мадам Тсэ гэхдээ амар жижигхэн байдаг байхгүй юу? Энэхийнх нь айгуу том болохоор ийшээ орж үзье гэж ярьлаа хоёлаа. Дотроо бүр 9 давхар юм байна. 9 давхар нийт бараг 200 хэдэн ийм лаан хүмүүс байгаа гинэ. Тийм байна. Би ч өндөр өндөр намаараа ойролцсон юм биш үү миний. Энд ямар амар бодит харагдсан юм бэ тий? Чики чаны хараа. Энэ ямар энэ жижигчэнд би бүр амар тустай шүү дээ. Энэ жижигчдийг хараа. Ой. Тэр маатар. Нуртуу энэ жижигчэнд би бүр амар тустай. Йоо, энэ хоёрын тоглосон киног үзснөө та нар. Та бүжигч. Өнөөдрийн Jimmy Kimmel шоунд алдарт Монголын загвар зохион бүтээгч Лафеме үдээ орсон байна. Action. Манай гүлэмж жаахан so exciting болоод ингэж байгаа. Намайг хинтээ уулзсныг хармаар байна уу? Бисаа бүр Английн хатан онтой бүр цай уугаад. Одоо би хинтээ уулзах чагийг та нар хармаар байна уу? Би өштэй одоо өөрөө шокнд ороо яваад гэхдээ энэ хараа. Хунтэйч. Даянатай одоо би уулзна. Одоо энэ хараа. Сайн байна та. Сайн байна уу? Энэ амар өндөр үх юм байна. Яста өндөр хүн биш шүү. Бас овоо өндөр хүмүүс биш шүү. Бас өндөр хүн юм байна. Айгу өндөр хүн юм байна. Бүр айгу өндөр хүн юм байна. Өндөр намаараа нуртаах мах шиг юм шүү дээ. За энэ манай энэ
Сэхсгэр агаа бас лаваа өндөр хүн биш шүү. За би сэхсгэр агааг одоо харуулъя. Ямар сэхсгэр агаа гэж. Энэ сэхсгэр агаагаар бас амар өндөр хүн юм. Хүүрхий. Үсийн ингээ янзлж байна. За, Америк улсын ирээдүйн ерөнхийлөгч Нуртуу хөшөө болон Америкт ирээдүйд мадамцсан болоо. Ийм хөшөө үйл яах вэ энэ чи? За бид нар одоо Times Square дээр ирсэн байна. Тэгээд юу яах гээд нэг таньдаг хүнтэйгээ уулзах гээд энд ирчлээ. Сайн уу? Манай гадаас найз. Oh my god. Яа. Энд чинь нөгөө Нью-Йоркд амар алдартай газар гинэ бит хэлж өгсөн. Twin залуу юм тийм. Нью-Йоркд амьдардаг залуу байгаа. Гэсэн чинь Нью-Йоркд амар алдартай газар гинэ энэ халаал гайс гэд оочролдог гэсэн чинь өнөөдөр оочр нь бас гайг баг шүү. Тэнгүүд амралт юмш бид нар ажлын өдөр ирж байгаа болохоор оочрны хараастай азар баг байна гинэ. Тэрнээс ч бүр доошоо ингээд бүр тийшээ гудамж руу үргэлжилчихдэг гэж байна. Хой. За Central Park-та ирсэн байт юм аа. Ааха. Кадстүүтэйгээ уулзаад одоо алдарт халал guys гэдэг алдарт нэг This is the White House. халал food байт юм байна. Тэрнээс хоол аваад Central Park ирсэн байна. Хотоос гараад бүр гоё болчихлоо. Химэнээс гараад. Буруу гутал өмсч гараад хөлнө холгоод нуртайхын гутлын дээрэмдэж өмсөд нуртайхад өөрийнхөө тавчгийг өмсгөл гэж. Вау. За энэ бол бас их сонирхолтой барилга байна. Энэ болохоор Vessel гэж газар юм бэлээ. Vessel гэж. Ядарсан уу жаа? Амар ядарч байна угаасаа. Одоо зүгээр яг үнийг Нью-Йоркоос бошоо ядмаар санагдаж байна бүр. Амар нөгөө тархит толгойн ядраад бүр. Тэр хамгийн сүүлийн stop. Энийг үзчих тэгээд одоо харлаа. Хой байла. Жог ядарсан. За манай хүн бол тэгээд миний төрсөн өдрийг гоё байлгах хүндтэй ихэн бөгөөд хэцүүхэн даалгавар аваад тэрийг амжилттай биелүүлээд буцлаа маргааш өглөө ажилдаа орно. Би болохоор бас өөрөө онлайнаар хийх ёстой хэд ажлууд руугаа орно. Тэгээд угаасаа нэг гоё ажлын дараа дандаа их ажил хүлээж идэв шүү дээ. Тэгээд дараагийн гоё влогуудаар бас дээрэс нь ирээдүйд гоё төлөвлөсөн байгаа гоё ажлуудаар манай уулзлаа. Түр баяртай.